JCI Progress салбар байгууллагаас 2026 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж байна. Элсэн цаг төсөл 2024 оны 4-р сарын 19-ний өдөр мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан бөгөөд тус хууль нь 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хэдийгээр хууль эрх зүйн орчин тодорхой болсон хэдий ч зарим мэргэжлийн холбоодод төрийн бус байгууллага үйл ажиллагааг тогтвортой удирдах, менежментийн хөндлөнгийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээний эрэлт хэрэгцээ байсаар байна. Энд JCI Progress салбар байгууллагаас элсэн цаг төслийг хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, эерэг өөрчлөлтийг бизнесийн салбарт уриатаагаар зорилттой бизнесийн холбоонуудын үйл ажиллагааг Rise санаачлагын хүрээнд бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх гэж байна. Манай салбар байгууллага бол яг одоо бизнес ориентед буюу одоо бизнес руу илүү чиглэсэн ийм одоо үндсэн концепттэй салбар байгууллага байгаа. Одоо хэрч утгаараа бид нэр элсэн цаг төсөл хэрэгжүүлэхэд төлөвлөд байгаа. Хамгийн түрүүнд бидний хувьд бол бизнес эрхэлж байгаа байгууллагууд маань зохион байгуулалттай холбоотой, төрийн оролцоотой холбоотой ямар хүн бэрхшээлүүд байна. Тэдгээрийг сонсож мэдээллийг аваад бид нар төрлөө тэрийг зуучлаа, тэр асуудлуудыг шийдэх, тэр гарцыг хаах зорилготойгоор бол энэ төслийг эхлүүлж байгаа. За юуны төрөнд одоо JCI байгууллага бол одоо жишээ нь ялангуяа манай энэ Progress салбар бол анх энэ бизнесийн орчийг сайжруулах, бизнес эрхэлж байгаа залуучуудын тэгээ бизнес эрхэлж байгаа одоо байгууллагуудын эрх зүйн орчийг сайжруулах, тэдэнд нийцсэн ээлтэй таатай орчныг бий болох үндсэн одоо том зорилтын хүрээнд анх байгуулагдаж ирсэн. Тэгээ энэ элсэн цаг гэдэг төсөл бол буцаад энэ зорилтыг хэрхэн яаж амжилттай хангах вэ гэдэг үндсэн зорилгыг агуулж байгаа. Төслийн анхны зорилттой холбоогоор Монголын тавилга үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо байх бөгөөд уг төслөөр дамжуулж тус салбарын бизнесийн орчныг сайжруулах, салбарын нийтлэг тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаа явуулахгүй байгаа тус холбооны менежментийг JCI модельдээр тулгуурлаж сайжруулах үндсэн зорилгыг хэрэгжүүлнэ. За элсэн цаг төслийн гол мөн чанар гэх юм бол бид нэр бизнес эрхэлж байгаа салбаруудын мэргэжлийн холбоодуудыг чадваржуулах, мэргэжлийн холбоодоор дамжуулаад тухайн бизнесийн гэдэг маань одоо ерөнхий энэ бизнесийн татрын, хууль эрх зүйн, бусад орчныг сайжруулахад нөлөөлөл үзүүлэх нь бидний гол зорилго юм байна. Нөлөөлөл гэдэг бол бид нар одоо хүмүүс янз бүрээр боддог. Шууд бид нар хууль тогтоогчд биш. Гэхдээ хууль тогтоогчдод нөлөөлөх бодит боломжууд бол энэ мэргэжлийн холбоодууд байдаг. Тэр энэ мэргэжлийн холбоодууд өөрсдөө бодит байдал дээр чадварчиж тухайн нөлөөллийг амжилттай бий болгож чадна. Түүнээс гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн мэргэжлийн холбоодыг нэгтгэж, хамтран мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөллийн ажил хийх, холбоод өөрсдийн чадварыг сайжруулах хөгжлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Элсэн цаг төсөл хэрэгжснээр бизнесийн 15 холбоотой санамж бичиг байгуулах, бизнесийн холбоодын форум зохион байгуулах, бизнесийн холбооттой холбогдох хуулийн төсөл өргөн барих, бизнесийн холбоодод JCI туршлагыг түгээх зэрэг үр дүнд хүрэхээр төлөвлөж байна. Тэгэхээр өнөөдөр бизнесийг төлөөлсөн маш олон их хурлын гишүүд байна. Бизнес салбарыг, янз бүрийн бизнес салбарыг энэ төлөөллөөрөө дамжуулаад бид нар таатай эрх зүйн орчныг одоо бий болгох нь энэхүү төслийн бас хамгийн том зорилгоо гэж харж байна. Одоо өнөөдөр бидний хамгийн чухал оролцогч тал бол Монголын үндэсний худалдаа аж ахуйн танхим. Энэ бол одоо яалтчгүй хувийн бизнес хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг төлөөлж байгаа хамгийн том мэргэжлийн холбоо. Тэр энэ байгууллага бол манай маш том оролцогч тал. Мэдээж энэ оролцогч талаараа дамжуулаад бид нар жижиг бусад салбар дундын мэргэжлийн холбоодуудыг татан оролцуулах, тэдэнтэй холбогдох, за тэднийг одоо нийлүүлэх гэдэг ингээд олон талын зохион байгуулалтын ажил хийгдэх болов гэсэн хүлээлттэй байна. Тэгээд элсэн цаг төслөөрөө бид нар одоо юу гэдгийг те эрх зүйн орчийг сайжруулнаа. Шууд хуулийг чинь гой болгоод өгнө гэж амлаж чадахгүй. Гэхдээ энэ төслийн оролцогч талууд буюу аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодууд, бусад ирмэлцлэл дүүрэн байгаа хувь хүмүүс илүү идэвхтэй оролцож энэ төсөл илүү амжилттай болно гэсэн юм итгэл үнэмшилтэй. Монгол улсад 2017 оны байдлаар 27 мянган гаруй төрийн бус байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгүүлд бүртгүүлснээс 8 мянган орчим нь нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төрийн бус байгууллагуудад нийгэмд үйлчлэх зорилготой мэргэжлийн нэгдсэн холбоо гэх нэршилтэй байгууллагууд нэлээдгүй байгаа ч тэдний үйл ажиллагаа тогтвортой байдлыг хангах хууль эрх зүйн орчин дутмаг, төрийн бус байгууллага менежментийн зөвлөгөө дутмаг байдгаас үүдэн үйл ажиллагаа нь хангалтгүй байсаар ирснийг
элсэн цаг төслийн баг шинэ шатанд гаргахаар хичээн ажиллах болно. Хамгийн эхний энэ бидний сонгож авч байгаа одоо хэсэг бол энэ үйлдвэр технологийн паркийн мэргэжлийн холбоог байгуулъя гэсэн зорилготой ажиллаж байна. За үйлдвэр технологийн парк Монгол улсаас тодорхой хөгжөө тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч төдийлөн тийм амжилттай болж чадахгүй байгаа нэг жишээ байдаг. Амжилттай болж чадахгүй байгаагийн жишээний одоо гол түлхүүрүүд бол энэ эрхцэн орчин сайн биш байна. За эрхцэн орчныг дагавад хүмүүсийн ойлголт их муу байна. За 3 дугаар гэх юм бол хувийн аж ахуйн нэгжүүд маань энэ үйлдвэр технологийн паркад орох төдийлөн тийм хөгжлийн үе шатанд арай хүрээгүй байна гэж үзэж байгаа. Тэгвэл энэ жил бид нэр энэ эрхцэн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой алхмуудыг хийж, зөвлөгөөнүүдийг хийж, үйлдвэр технологийн паркийн компаниудыг дуудаж уулзах, за ингээд мэргэжлийн холбоотууд байгуулах үндсэн суурийг бэлдээд явж байгаа. Тэгэхээр бид нэр энэ жилдээ 1-2 холбоотыг илүү сонгож аваад түүндээ жишг байдлаар үр дүн гарсан байдлаар ажиллая гэсэн юм зорилго агуулж байна. Элсэн цаг төсөөл.